За сайн байцгаана уу? Та бүхэндээ нээлттэй хийгээд удаагүй байгаа Алдарт тоглоомын түүхийн шинэ ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд манайхан үзгээсээ өмнө лайк болон subscribe дараад мөн сэтгэгдэл хэсэгт ямар нэгэн комент үлдээвэл маш их баярлалаа шүү. За ингээд кинонд орцгоё. Buzz Lightyear нэгэн чингэлэг дотроос өөртөөгөө яг адилхан олон тоглоом бол тэднийг нэг нэгээр нь хайрцагаас нь гаргаж илаа. Ингээд баазуудын жижиг арь хаана ирснээ мэдгээр арлыг судлах боловч эцэст нь далайгаар хүрээлэгдсэн эзгүй арал болохыг ойлгох нь тэр. Шөнө нь тэд туудаг галын дээрээ сууж байтал нэгэн бааз алсад гялцах одыг олж харснаар оддын командлалын удирдагчтайгаа эргэн нийлэх жинхэнэ зорилгоо санав. Ийхүү тэд хүн амьдардаг газар руу буцах төлөвлөгөө гаргаж эхэллээ. Эндээс үйл явдал өнгөрсөн рүү шилжин. Олон жилийн өмнө Эмили өөрийн хүүхэлдээ Джессид хизээч мартахгүй гэсэн амлалттай онцгой зураг үлдээж байгаа нь харагдана. Дараа нь тэр савлуур дээр тоглож Джесси ч эзний харан үлдэх боловч энэ нь дурсамжил болон хоцорчээ. Учир нь одоо Джессигийн эзэн нь Бонни болсон. Тэр ч бас Джессиг үрд харилан хэмээн амладаг төдийгүй бүхэл өдрийг тоглоомуудтайгаа л тоглож өнгөрөөдөг. Нэгэн төсөөлийн адал явдалд Форки, Беверли хоёр хуримлаж Джесси хурмын үйл явдлыг хүүрнэх бол бусад тоглоом анхааралтай сонсно. Гэтэл Бонни Беллог хортой байсан гэж төсөөлөхөд бүгд Риксийг хүнд өвцөн битэрж үжиглэн. Харин бааз түүнийг хиймэл амьсгалаар аврахыг оролдож Долли ч тоглоомонд нэглээ. Гэтэл яг энэ үеэр нь Жордны их рүүд ирэхэд манай Бонни ч ихэд сочирдох нь тэр. Харин Джесси түүнд шинэ найзуудтай болоход нь туслахын тулд урагш гарах боловч Бонни ярилцгийг оролдоод бүтлгүйдэж орхив. Ийхүү манай хүн ч гэртээ буцаж ирээд хин ч өөртөө найзлахыг хүсэхгүй байна гэд аав ээжтэй гомдлох ба энэ бүхнийг тоглоомууд нь ч холоос ажиглаж байлаа. Тиймээс Джесси асуудлыг шийдэхээр ихрүүдийн гэрлүү явж Боннитэй тоглоулах арга хайхаар шийдэх боловч ертөнц урдыг шигээ байхаа болсныг ойлголоо. Үүндээ тоглоомын 90 үе дуусаж жил өнгөрөх тусам хаягдсан олон тоглоом хүүхдийн ертөнцийн төв байсан үеэ бараг л мартаж. Тэдний ярьснаар бүх зүйл таблет, ухаалаг утас зэрэг цахим төхөөрөмжөд түгээмэл болсноор эхэлсэн гин. Дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цаг хүүхдийн төсөөлөл уламжлалт тоглоомыг аажмаар орлож эхэлж л дээ. Джесси ч үүнд итгэхийг ч хүссэнгүй. Энэ бол зүгээр л төр зургийн үзэгдэл хэмээн бод. Гэвч бусад тоглоомууд түүнд өөрийн нүдээр харахыг зөвлөлөө. Ингээд тэр байшингийн дээвэр дээрээс хөршийн хүүхдүүдийг ажиглахад үнэхээр л бүгд жахуу утас таблетта донцсон байгаа нь л харагдана. Харин ганцхан Бонни л тоглоомуудтайгаа тоглосоор байх боловч удалгүй ээж аав нь түүнд Лили Пад нэртэй шинэ таблет бэлгэлэн тэр баярлсан Бонни ч түүнийг шууд л ашиглаж эхэлснээр энгийн сонирч зан удалгүй бүрэн донтол болж хувирлаа. Тэр өдөр шөнө гэлгүй таблетнасаа салахгүй болж тоглоомуудаа аажмаар мартан анзаархаж болсон байв. Маргааш нь Бонниг өглөөний цайнд дуудах үед Джесси ч боломжийг ашиглан хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ сануулахыг оролдоно. Тэр тоглоомууд Бонниг жинхэнэ найзуудтай болоход нь хэрэг тусасныг ярих боловч Лили Пад ярианд нь оролцсон. Энэ асуудал аль хэдийн шийдэгдсэн хэмээн хэлв. Харин Джесси жинхэнэ нөхөрлөлийг юу ч орлож чадахгүй хэмээн зүтгэхэд Лили Пад Бонни аль хэдийн найзуутай болсон гэдгийг харууллаа. Тэрээр бүжгийн хамтлагийн огттой нь холбосон аппликейшн болон групп чатыг нь үзүүлж Боннигийн өмнөөс найзын хүсэлд зурус илгээж эхэлжээ. Өрөөндөө иргэн ирсэн Бонни ч чатанд нэгдснээ хараад ихэд гайхаж бүр нэг найз нь гэртээ хонхыг өрсөнд ихэд баярлана. Ингээд тэр удаан хугацаанд өөрийг нь зовоосон асуудлыг таблетанд бүрэн шийдэж өгсөн гэдэгт итгэлтэй боллоо. Тэр үед тоглоомууд энэ бүхнийг өөрсдийнх нь төгсгөл ойртож буй тохиог хэмээн харж байв. Ихэнх нь итгэл найдвараа алдан технологи эцэстээ тэднийг бүрэн орлоно гэдэгт итгэж нуугдахаар шийдэв. Харин Джесси л бууж өгөхийг хүссэнгүй. Түүний талд баазч зогсож Боннигийн амьдралд тоглоомуудын байр суурийг хадгалахын төлөө хамтдаа тэмцэхээр зүтгэн. Ийхүү тусламж ирсэн Джесси Вүүдийг зориход Бобби ч түүнтэй хамт байгаа нь харагдана. Вүүди Боннигийн өрөөнөөс явснаас хойш эзэндээ мартагдсан төрсэн тоглоомуудыг аварч явах болсон ба тэдний ихэнх нь хүүхдүүд уламжлалт тоглоомоос илүү технологид татагдаж эхэлсэнд гутарч өөрсдөө хэрэггүй болсон мэтээр мэдэрч байж л дээ. Харин Джесси түүнд Боннигийн амьдрал Лили Пад нэртэй таблет орж ирснээр охины бүх анхаарлыг татаж эхэлсэн тул үүнийг зогсоохгүй бол оройтно гэдгийг хэлв. Гэвч Вүүди тоглоом зөвхөн нэг зорилготой бүтээгдсэн бол технологи олон төрлийн хэрэгцээг хангадаг учраас түүнтэй өрсөлдөх амаргүйг санууллаа. Гэтэл Джесси анхны эзэн Эмилигээ дурсаж нэгэн цагт салшгүй холбоотой байсан ч Эмили томрох тусам өөрөөс нь
хаажмаар холдсон тухай ярив. Одоо яг тэр түүх давтагдах гэж байгаа мэт санагдаж магадгүй өөрөө хангалттай сайн тоглоом байгаагүй юм болов хэмэлцэж ихснээ ч нуусан. Харин Вуди үүнийг үгүйсгэж Бонниг хамгийн сайн ойлгодог хүн нь Джесси. Мөн гарц олж чадах хүн ч тэр өөрөө хэмээн зоригжуул. Ийхүү хэсэг бодсны эцэс Джесси Бонни бусад хүүхдээс өөр уран сэтгэмжтэй хүүхэд учраас жинхэнэ бодит харилцаа түүнд хамгийн хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгааг ойлголоо. Үүнийг мэдсэн Вуди ч Джесситэй буцаж очин туслахаар шийдэв. Энэ хооронд байшингийн гадаа Бааз маань Джессид хэрхэн гэрлэх санал тавьгаа дахин давцаар Форки, Беверли хоёрын хөвгчлөлтэй хурим түүнд урам өгсөн ч Джесси Боннигийн асуудалд хит их анхаарсан тул түүнийг бараг л анзаарсан. Харин төөрсөн Бааз Лайтруудын айрам нэг л өдөр оддын командлалтайгаа эргэн нийлнэ гэсэн найдвараар аялла үргэлжлүүлсээр л маргааш нь Бонни шинэ найзынхаа гэрт хонохоор чемдама бэлтгэхэд Джесси Булзай хоёр сэмхэн дотор нь орчихсон тэр. Лилипат үүнийг зогсоохыг оролцсон ч Джесси бууж өгсөнгүй. За тэгээд найзыгаа гэрт очисон Бонни ч тоглоомудаа бусаддаа үзүүлэхэд нөгөө хитэн түүнийг одоо хүртэл тоглоомоор тоглоод байхдаа яхав дээ гэдэл шоолж гарав. Ийхүү ичсэн Бонни аавда Джесси Булзай хоёрыг авч явахыг хүсээд зөвхөн Лилипатаа л авч үлдлээ. Удалгүй Джесси уулзалтыг холоос ажиглахдаа Бонни хэдийгээр шинэ найзуудтай болсон ч охид бүгд дэлгэцэндээ анхаарлаа хандуулж хоорондоо бараг харилцахгүй байгааг олж харав. Яг тэр үед Джесси Булзай хоёрч санамсаргүй унаж нэгэн эмэгтэй тэднийг олоод авчихсан тэр. Тэр эмэгтэй Джессигийн анхны эзэн Эмилигийн нэртэй картыг хараад тоглоомуудыг эзэндэн шуудангаар буцаахаар шийднэ. Ийхүү үүнээс айсан Джесси Булзай хоёрч зүхтэн Бонни рүү буцахаар замдаа гарлаа. Замдаа тэд жинхэнэ морьтой таарч Джесси ч хурдан очихын тулд Булзайтай хамт морин дээр сув. Гэвч мөр тэднийг өөр зүгт аваачиж эцэстэн нэгэн жүчээнд хүрэхлээ. Тэр морийг Аалманд гих ба түүнийг асардаг охинч Булзайыг хараад шуудал дурлаж гэртээ авч явснаар Джесси Булзайгаас салчхан тэр. Энэ хооронд Бааз бусад тоглоомуудыг цуглуулж Бонниг дахин өөрсдөө тоглуулах арга бодож эхэлжээ. Ярилцах үеэрээ тэр Джессид гэрлэх санал тавихаар шийдснээ ч хэлээд ав. Гэтэл энэ үед нь Вуди ирж тоглоомууд түүнд болсон бүх үйл явдлыг ярьж өглөө. Харин Джесси жүжигчэнд Аалмандтай ярилцаж байтал хаамын нэртэй Тоорой түүнд туслахаар болж тоглоомоор дүүрэн өөр нэгэн айлд хүргэж өг. Тэнд Комбат Карл түүнийг ухтан авч бүх тоглоом эзэн охин Блэзтэй үнэхээр хайртай болохыг хэлнэ. Гэвч Блэз Smarty Pants нэртэй цахим төхөөрөмж авснаас хойш тэдэнтэй бараг л тоглохоо болж л дээ. Джесси ч Булзайг Блэз авч явсан тул түүнийг буцааж авах хэрэгтэйгээ тайлбарлахад Smarty Pants өөрөө гарч ирэн гарах арга зам олоход туслахаа санал болгоно. Ийхүү бусад тоглоомууд ч тэдэнд туслахаар болж удалгүй хоёулангийн өрөөнд үлдээлээ. Үүний зэрэгцээ Баазын хувилбарууд тэнгэрт үзэгдсэн гэрлийг даган аялсаар байлаа. Замдаа тэд төрөл бүрийн амьтдтай таарч байгалийн гайхамшигыг биширч адал явдлаас таашаал авч эхлэв. Гэвч удалгүй ойролцоо хүний дуу сонсогдож бусд нь нуугдах хооронд нэг Бааз юм тэгэлдээд үлдчихв. Гэтэл кемп хайж явсан нэгэн хүү түүнийг авч явахаар шийдэхэд үлдсэн Баазууд ч улаан код зарлаж түүнийг аврахаар хөдөлж эхэллээ. Энэ үед Джесси Близийн гэрт орж ирээд Смартад бусад төхөөрөмжүүдийг дахин идэвхжүүлэхэд нь туслалаа. Смарти хуучин найзуудаа санаж байсан бол Джесси ч мартагдах ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас түүнийг сайн ойлгож байв. Үүний хариу төхөөрөмжүүд Булзайг буцаан авахд туслахаар зөвшөөрнө. Удалгүй Блэз ч Хамитайгаа өрөөндөө орж ирлээ. Тэр шинэ найз Салитайгаа уулзгаар догдолж байсан ч зурвсаа шалгахад Сали амлалтаа мартсныг мэдээд ихэд гомдноо хөрг. Эцэст нь Хамил өөрийнх нь жинхэнэ найз юм байна гэж бодохыг харсан Джесси, Блэз, Бонни хоёр үнэхээр адилхан хүүхдүүд болохыг ойлгож тэднийг уулзалах санал гаргалаа. Харин Бонни гэртээ урам нь хугарсан байдал дээр тоглоомод юу болсныг Лилипатаас асууж шалгав. Лилипат охид Бонниг марцсан гэж тайлбарлаад тоглоомоор тоглохын гаранд технологи ашиглах нь илүү дээр хэмээн зүтгэв. Мөн Боннигийн өмнөөс аав руу хүртэл зурвас илгээж тоглоомуудыг энэ гаражинд хийхийг хүссэн. Ийхүү аав нь ч юу ч бодолгүй тоглоомуудыг хайрцаглаад гаражинд аваачаад тавьчихв. Тэнд Бааз ч Вудитэй ярилцаж Джессид гэрлэх санал тавихдаа өөрийг нь гэрж болох хүсэлтэйг хэлсээр л дараа нь тэд Лилипаттай ярилцахын тулд түүний цэнэглэгчийг салгаж орхилоо. Энэ хооронд Джесси төхөөрөмжүүдээс өмнө нь тэднийг хэрэггүй гэж хэлсэндээ уучлахгүйж Бонни Блэз хоёр сайн найзууд болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлнэ. Ингээд тэд төлөвлөгөө боловсруулж Джесси Булзай хоёрын зургийг авч алга болсон тоглоомуудын тухай мэдээллийг нэмж The Pond Application
нийтлэлээ. Нөгөө талд кемп дээр хүүхдүүд олсон баазтайгаа хөгжилдөн тоглож байгаа нь хар. Хэдий бусад баазууд кемпийг бүсэлсэн ч хүүхдүүд түүнийг үнэхээр хайрлаж байгаа хараад тэнд нь үлдээхээр шийджээ. Дараа нь тэд Джесси Булзай хоёрын нийтлэлийг олж хараад зураг дээрх одыг нь оддын командлалын тохио гэж үзэн байршлыг нь тогтоож чадлаа. Маргааш нь Боннис ирэхэд Лилипатын батарей дууссан байх ба тэрээр цэнэглэгч холбоод л дахин ашиглаж эхэллээ. Харин Джесси дөхөөрөмжүүдэд дэлгэц товчлуураас өөрөөр ч хүмүүс хамтдаа хөгжилдөж болдгийг харуулж байв. Удалгүй Блэйз Хамитэй тоглож эхлэх ба Джессигийн ачаар бусад төхөөрөмжүүд тэр дундаа Атлас камер хүртэл тоглоомд нэгдэж эцэст нь Булзайтай хамт бүгд хөгжилтөнд тоглож эхлэв. Харин Боннигийн гэрт Лилипат цэнэглэгдэж дуусаад л Вудид тэд хизээж өөрийг нь зогсоож чадахгүй хэмээн бардам хэл. Үүний хариуд Вуди бааз хоёр янз бүрийн арга хэрэглэн түүний анхаарлыг сарниулж ингэснээр тэд санаандгүй нэгэн нууцыг олж мэдлээ. Лилипатын нэрийг дуудах бүрт тэр дууд командыг автоматар хүлээн авдаг байж л дээ. Үүний ачаар тэд Джессигийн нийтэлсэн постыг нээж чадлаа. Яг тэр үед уг мэдээлэлч Боннигийн эцэг ихэд хүрч Бонни эцэст нь Джесси Булзай хоёр алга болсныг мэдээд маш их санаа зовно. Удалгүй Смарти Боннитой холбогдож тэдний хаанаас олж болохыг хэлж өгснөөр гэр бүлийнх нь шууд л хайхаар гарлаа. Энэ бүхнийг сонсон Вуди бааз хоёрч эхэндээ хэн явах талаар маргалцсан ч эцэст нь Джессигийн төлөө хамтдаа явахар шийдэв. Тэд очих газартаа ирэх үед Бонни хамтлагийнхаа огтоос зурвас авч тоглоомоор тоглолтог нь ялах хүүхэд хэмээн дахин шоолуулах нь тэр. Гэсэн ч тэр Джесси Булзай хоёрыг авахаар Блэйзийн гэрт очихоор шийдсэн байлаа. Гэтэл Блэйзтэй уулзахдаа тэрээр тоглоом нь хуучирсан. Өөрөө ч тоглохоо болсон. Хүсвэл Булзайг авч үлдэж болно хэмээн хэлхэн тэр. За тэгээд үүнийг сонсон Джесси ч маш их гомдож цахим төхөөрөмжүүд л хүүхдүүдийг тоглоом болон ойр дотны хүмүүсээс нь айжмар холдуулсан хэмээн буруутгана. Яг энэ үед аялж явсан бүх баазууд хурж ирээд Вудиг алуурч хэмээн бариад авах нь тэр. Аз болоход анхны бааз гарч ирэн Вуди Джессиг хизээж гэмтээхгүй бүгд нэг талын тоглоомууд гэдгийг тайлбарлаж нөхцөл байдлыг намжааж чадлаа. Дараа нь тэр Джессиг бүлгийн удирдагч гэж танилцуулж түүнийг аврах хэрэгтэй хэлээд өөрийгөө маршал Вудиг туслахаараа зарлалаа. Ингээд бүх бааз байшин даяар хайлт ихэд Смарти Панц Джессиг свинг хил рүү явсан хэмээн хэлнэ. Тийшээ явган хүрэх боломжгүйж баазууд морь ашиглаж болохыг ойлголоо. Энэ хооронд Бонни өнөөх охтын зурвсыг ээждээ үзүүлэхэд ээж нь жинхэнэ найз бол чамайг өөрчлөхийг хүсдэггүй, байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг гэдгийг тайлбарлаж групп чатаас хэсэг хугацаанд завсарлага ав. Дараа нь тэд хамтдаа зайрмаг итгэр явлаа. Харин зараа үлдсэн Лилипат болсон бүхнийг эргцүүлж туслахын орон илүү их хор хүргэснээ ойлгон өөрийгөө буруутгаж эцэст нь өөрийгөө хандвын харьцагт хийхээр шийджээ. Харин толгодын оройд Джесси Алмонд хоёр хуучин савлуурын дэргэд зогсож байв. Удалгүй Булзайч ирлээ. Джесси Бонниг мартахын тулд өөр хүүхдүүдийг хайрлаж чадахгүй, ийм шархыг дахин давж туулах хүч өөрт нь байхгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Гэвч тэр модон дээр зэлсэн өөрийн нэрийг олж хараад ойролцоо харьцагнаас зураг болох хуучин дурсамжуудыг олхон тэр. Ингэснээр Эмили том болж өөрийн гэсэн гэр бүлтэй болсон ч түүнийг хизээж мартаагүй ойлголоо. Эмили бүр охиндоо Джесси гэдэг нэр хүртэл өгсөн байж л дээ. Учир нь Джесси түүний хувьд үргэлж хамгийн хайртай ковбой охин хിവэр үлджээ. Яг энэ үед Алмонд үргэж Вуди бааз хоёрч тэдэн дээр ирлээ. Джесси одоо бүх зүйл зүгээр болсон гэдгийг хэлээд Бонни хизээ нэг өдөр өсөж томрох нь гарцаагүйч хамгийн чухал нь тэд түүний хажууд байж аз жаргалтай өсөختөн тусалсан хэмээн бодож байгаагаа ярив. Гэсэн ч Бонни Блэйз хоёр жинхэнэ найзууд болж чадаагүй нь түүний сэтгэлийг гонсойлгож л дээ. Мөн тэд Лилипаттай холбогдоход тэр уучлалт гуйж өмнөх охид Боннигийн жинхэнэ найзууд байгаагүйг ойлгосноо хэлнэ. Мөн өөрийгөө хандвын хайрцагт хийсэн ч ачааны машинаас байршлаа илгээсээр байгаагаа мэдгэлээ. Ингээд Джесси бааз болон бусд нь түүнийг аварч Лилипат бааз лайтруудын нислэгийн функцийг идэвхжүүлснээр бүгд хамтдаа цутаж чадлаа. Ийхүү салхихаа өмнө бааз Джессид сэтгэлээ илчлэхээр зориг гаргасан ч сандарсандаа үгээж дуусгаж чадсангүй. Гэтэл Джесси инээмсэглэн түүнийг үнсээд тэр аль хэдийн өөрийнх нь найз залуу бас хамгийн сайн туслах болсон хэмээн хэлхэн тэр. Үүний дараа бүгд л өөр өөрсдийн гэрлөө буцаж төлөлгөөгөө хэрэгжүүлэхээр хөдлөлөө. Удалгүй Лилипат Боннигийн өмнө Блэйз рүү зурвас илгээх яг тэр үед нь Боннигийн аав таблетыг нь буцааж өгөөд хуучин групп чатыг нь идэвхтэй болох. Ийхүү Блэйз зочилж ирэхэд Бонни ихэндээ итсэн ч эцэст нь дотгош уурж
хамт тоглохоор болов. Хоёр охин ч Баз, Джесси хоёрын хурмын тухай адал явдал зохион тоглож, Форки болон бусад тоглоомууд ч дүрээ хуван хөгжилтөн. Цаашлаад Лилипад, Атлас, Смарти Панц, Камер төхөөрөмжүүд ч тоглоомын нэг хэсэг болж, Бонни Блэз хоёрын нөхөрлөл улам матчин жинхэнэ найзууд болж. Харин цонхны цанаас энэ бүхнийг ажигласан бүүдий Бонни уран сэтгэмжээ дахин олж, тоглоомууд амьдралд нь байр сууриа хадгалж үлдсэнийг хараад ихэд баярлана. Ингээд тэр Боб Пиптэй хамт бусад төөрсөн тоглоомуудад үргэлжлүүлэн туслахаар явлаа. За тэгээд эцэст нь Бонни Блэз хоёрч маш сайн найзууд бол бүр Жорданы эхрүүд хүртэл тэдний тоглоомонд нэгдснээр энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж сэтгэл үлдээхээ